Бүгдээр энэ өдөр минь дүргий. Би өнөөдөр математик дахь хэмэл оюуны хэрэглээ сэдвээр ярих юм аа. За яг дараагийн хуудас руугаа ингээд авчих юм те. За. Тэгэхээр өнөөдөр бол эхлээд ер нь те одоо энэ тооцон бодох машин гэдэг юм математикт өнөө хүртэл яаж хэрэглэгдэж байсан гэдгийг хальт яриад тэгээд хэмэл оюун гэдэг сэдв рүү орох юм аа. За бүр маш амархан бодлогоос эхлэх гэж байгаа юм те. N квадрат нэмэх нь n нэмэх нь 41 гэсэн энэ илэрхийллийг аваад үзэх юм бол энэ анхны тоо байх уу гэдэг асуултыг асууж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг тэгээс эхлүүлээд орлуулад үзэхлээр тэг 1 2 3 4 гэдэг дандаа анхны тоогоор яваад байгаа. Тэгэхээр тэ нэрээ тийм болов гэж бодохоор гэтэл мэдээж тэ энэний хооронд 41-ийг орлуулчих юм бол энэ чинь 41 тоо гэдэг тоо гарч штэ тэ. Тэгэхээр анхны тоо биш байгаа гэсэн үг байхгүй юу тэ. Тэгэхээр бол хичнээн олон удаа тэ шалгаж үзлээ гэд тэрэн дээр нь нэг таамаглал тавьсан чи үнэн байлаа гэд математикт л үнэн байх тий ерөнхийдөө бол үнэн байх албагүй байдаг. Тэгэхээр ийм том тоон дээр ялангуяа бүр анх гарахтаа бол тий тооцон бодох машин чи угаасаа л тооцоо хийх гэж гарч ирсэн зүйл тий энэ зүйл бол ийм анхны тоо ч юм уу тий эсвэл тооцоо хийхдээ математикийн судалгаанд бол байнга хэрэглэгдэж ирсэн. За фермагийн анхны тоон сахуулаад тий том тоонуудыг аваад үзэх тэрийг яаж анхны тоо гэдгийг батлах уу гэдгээс сахуулаад тий өөрөөр хэрэглэгдэж ирсэн. За хамгийн одоо сонгодог юм уу да нэг жишээг наваад үзэх юм бол анхны тооны теорем гэдэг x-с бага нийт анхны тооны тоог π x гэжүүл тэр нь ойролцоогоор энэ логарифм интеграл буюу тэгээс x хүртэл интеграл авсан нэгийг бах нь логарифм t-ийн x-ийн t-ийн интеграл байдаг. Тэгээд графийн зураад үзэхлээр за эхний 1000 дээр аваад үзэх юм бол нэг иймэрхүү гарч байгаа юм л та. Тэгэхээр энэ цэнхрээр нь болохоор анхны тооныхон тоог гаргацсан шар хэм оранж өнгөөр нь болохоор энэ логарифм интегралыг тавьсан байгаа байхгүй юу. Ингээ харахаар хүн чинь те мэдээж ихний 1000 дээр ингээд тооцоолох нь гэсэн жоох ядаргаатай л да. Гэхдээ ингээд тооцоо үзсний дараа бол те энэ логарифм интеграл нь байнга их байдаг юм шиг гэж харагдахаар байгаа юм те. Гэтэл бодит дээр яасан бэхээр 1914 онд бол литлүүд те π x логарифм x-с их байх x олдох юм байна гэж баталсан байна. Энэ бол оршин байх баталгаа болохоос биш тоог нь ерөөсөө олоогүй. Тэгээд тэр баталгааг ер нь бол тий цааш нь сайжруулах юм уу да тий яг ингээд тэр гарч иж байгаа аргументуудыг нь кванттай болгоод тоотой болгоод явж байгаа 1955 онд бол им тоо оршин байхдаа тий 10 964 зэрэгтээс бага тийм тоо оршин байх юмаа гэдгийг баталчихж байгаа байхгүй юу. Тэр энэ бол тэ бүр одоо төсөөлөх аргагүй том тоо гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр оршин байхын үед бол оршин байх юм байна. Тэгээд энэ дээр тооцоогоо хийхдээ мэдээж тий тэр чинь одоо зөвхөн аргументаа ингээд хөөгөө явахлаар бол бас хэцүү байгаа юм л да. Энийг тий бүр илүү нарийн болгоод римний гипотез энтертэй холбоод тий римний зета функцийн тэгүүдийг анализ хийх маягаар ер нь бол гаргаж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр жишээлх юм бол римний гипотез үнэн байх юм бол энэ тог нэлээд доош нь буулгаж болж байгаа юм. Үнэн гэдгийг хүлээн мэдэхгүй байгаа юм чи одоо таамаглал байгаа юм чинь тий үнэн байх албагүйгээ явахлаар бол тий нэлээд том ч гэсэн тийм тоо олдно гэдгийг харуулж болж байгаа юм. Орчин үед тий энэ римний зета функцийн анализ маань бүр илүү сайн хөгжөөд тэрийг ашиглахаар бол одоогийн байдлаар бол x-ийг 19 зэрэгт 317 зэрэгт хоёрын хооронд бол оршин байх юм байна гэдгийг нь бол баталж чадж байгаа юм. Одоогоор тоогоо олж чадаагүй байгаа. Тэ энэ тооны хувьд юм байна гэдгийг л мэдгүй. Гэхдээ энэ хоёрын хооронд бол ямар ч юм олдох юм байна гэдгийг хэлж чадж байгаа. Тэгээ бүр яг нэг онол талаасаа бол энэ хоёр одоо их бага төсгөө олон солино гэдгийг нь баталж болж байгаа юм. Тэгэхээр тэ π x нэгч тохиолдолд байна, багш тохиолдолд байна. Энэ бол хязгааргүй болоодаа дээр ороод явна гэсэн үгийг хэлж чадж байгаа юм. Тэгээ иймэрхүү судалгаан дээр бол тэ мэдээж компьютер бол маш одоо өөрхөн хэрэглэгдэжсэн. За энэ 2014 онд гарсан өгүүл дээр тэ бас их хялбархан одоо томьёолтой А хвах нь B дээр нэмэх нь C, B хвах нь C дээр нэмэх нь C хвах нь A дээр нэмэх нь B гэдэг нь тоо K гэсэн натурал тоо байх юм А бэдсэн натурал тоонууд олдохгүй гэдэг асуултыг дамжиж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт K-г нь жижиггүй үед бол ер нь бол анализыг харцангуй амархан байгаа юм л та. Та нэг үед олдохгүй гэдгийг бол жишээлхэд энэ тэнцэл биш ашиглаа тий. Энэ илэрхийл заавал 2-3-аас их байна гэж баталж болж байгаа байхгүй. Тэгэхээр бол нэг байх ямар ч боломжгүй гэсэн үг шүү дээ тий. Хоёр дээр бол хэлбэрхэн жишээ олчих болж байгаа юм. 3 дээр бас олдохгүй гэдгийг баталж болж байгаа юм. 4 дээр
олгохлоор бол хамгийн жижигхэн үндсэндээ ийм хариу гарч байгаа. Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг вэ гэхэлэр тэ бид нар компьютер хэрэглэхдээ ухаантай хэрэглэхгүй бол зүгээр нэг тэ одоо ABC-гээ нэгээс N-ийн хооронд гүйлгээд N-ийг том тоо аваад бол олж чадхааргүй тийм хариу байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо өнөөгийн супер компьютерээр бодсон ч гэсэн тэрийг бол N-ийг ийм олон тоон дээр явахад бол ер нь нэлээд хүнд тэ олдохооргүй тийм хариу гарч байгаа гэсэн үг. А энийг яаж олж байгаа вэ гэхэлэр цааталт нь өгөгдсөн энэ одоо бодлогоо эллиптик мөрийн бодлого руу шилжүүлж хагаад эллиптик мөрийн дээр болохоор янз бүрийн тооцоололт гаргууд байдаг. Тэрэн дээр арсенал зэгүүдийг яаж тооцох вэ? Бүхэл зэгүүдийг яаж тооцох вэ гэдэг одоо тийм аргачлалууд байдаг учраас тэрийг ашиглаад хариуг олсон байгаа юм. Тэгэхээр тэ одоо түрүүний жишээн дээр бол тэ рим зета функцийг ашиглаж ийсэн, энэ дэр эллиптик мөрийг ашиглаж ийсэн гэдэг шиг ингээд тэ тооцоолон бодох юм ашиглаж байгаа ч гэсэн цааталтаа яг математик онлоо бол хэрэглээ авахгүй болохгүй юм л да. Эллиптик мөрийн дээр үргэлжлүүлээд ярихад бол тэ яхахгүй Вайлсын тэ нөгөө нэг одоо Фермагийн их теоремыг тэ дурдахгүй өнгөрөх юм арга баг. А-гийн зэрэгтэр Б-гийн зэрэгтийг нэмэхэд З-гийн зэрэгт гарах ABC натурал тоонууд бол энэ 3-аас их хэдэн зүйд оршин байхгүй мэд гэдгийг эллиптик мөрөөр ашиглаад тэ одоо Ферма анх тэ одоо 200 хэдэн жилийн өмнө одоо томьёолж исэн бол Вайлс 94 онд баталж исэн байгаамаа. За тэгээд 1965 онд одоо таамаглал дэвшсэн эсвэрнэртэн Дайерийн одоо таамаглал гэдэг үү тэ одоо Клей институтээс зарласан 7 бодлогын энийг бодчих юм бол сая $1 шагналтай. Энийг угаасаа таамаглалыг нь өөрөө яаж гаргасан бэ гэхээр компьютерээр гаргасан байна. Эллиптик мөрөө авлаа. Тэрний P модулаар хэдин шийттэй байна вэ гэдгийг P-г нь гүйлгэхэд тэр хурдтай өсөж байгаа вэ гэдгийг харсан чинь тэр одоо ранктай холбоотой байгаа байхгүй юу? Тэгээд ер нь энэ хоёр холбоотой биш үү гэд таамаглал гаргаа явж байгаа. Энэ дээр бол мэдээж одоо таамаглалаас нь хойш л зөндөө үр дүнгууд гарсан те аналитик ранк нь тэг байхад нэг байхад болох юм энэ төрийг бол батлагдсан байгаа. Тэгээд ерөнхий тохиолдолд хичнээн батлагдаагүй байгаа ч гэсэн одоо шин үр дүнгууд бол гараад явж байгаа ийм жишээ байгаамаа. За яг энэ баталгаатай холбоотой гэх юм бол бас 76 оны одоо 4 өнгөний теорем бол яхахгүй алдартай жишээнд ордог тий. Энэ яадгүй гэхээр ямар ч газрын зургийг буюу хавтгай дээр өгсөн тий газрын зураг гэсэн үг шүү дээ тий. Зургийг хилэлсэн ерөнхий хилтэй хоёр улас өөр өнгөтэй байхаар 4 өнгөөр бодож болно гэсэн. Тийм теорем байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хавтгай графийн одоо тэр хроматик number гэдэг юм нь 4-өөс хэтэрхэй гэсэн тийм теорем байгаа гэсэн үг. Тэгээд одоо ер нь бол хялбархан мэдээж юм биш үү гэж бодож магадгүй л да. Угаасаа боддоор газрын зурган дээр бол яг ихэнхдээ 4 өнгөр биш бүх улсуудыг өөр өнгөөр зурдаг болохоор олон өнгөр 200 өнгөр ч юм уу зурдаг л да. Гэхдээ хил залгаа улсуудыг одоо ялгая гэх юм бол 4 өнгө бах хангалттай гэсэн байна. Тэгээд энд ер нь бол мэдээ бас хүндэд тооцогддог жишээлд яг ингээд энэ зүүн талынхын зургийг аваад өөрөө гараараа ингээд хийнэ гэх юм бол бас тийм хялбар биш юм шиг байгаа юм л да. Энийг яаж баталсан бэ гэхээр математик одоо логиктэй гаргалгаагаа хийж явж байгаад ер нь бол ийм нэг цөөхөн тооны тохиолдлыг шалгахад болох юм байна. Бусдыг нь бол шийдэж болж байна. Эднэрийг шийдчих юм бол бус нь болох юм байна гэдэг юм руу авч байгаа байхгүй. Угаасаа одоо энэ газрын зураг гэдэг юм чи өөрөө төгсөлгүй шүү дээ. Тэгэхээр төгсөлгүй юм компьютерээр тооцоод яаж батлах юм бэ гэхлээр онлоороо явж байгаад ерөөсөө энэ хэдэн тохиолдлыг шалгахчод болох юм байна гэдэг юм руу аваач байгаа байхгүй. Тэр нэг 1800 хэдэн тохиолдлыг шалгахад болно гэд тэд нар тийм амархан гараар шалгахч болохооргүй тийм одоо тохиолдол байгаа юм л да. Тэднийг нь компьютероор шалгаад тэгэхэд үндсэндээ бараг 1000 цагийн тийм тооцоо хийж тухайн үед шалгаж байсан. Тухайн үеийн компьютер бол мэдээж бас хүч багтаа тийм компьютер дээр одоо хийжсэн л да. Энэ дээр цаашаага тэгээ тухайн үедээ компьютераар ингээд одоо 2000 тохиолдлыг шалгаад баталсан теоремыг үндсэндээ теорем гэж үзэх юм уу? Наадах чинь одоо яг ингээд математикч хүн суугаад баталгаагийн шалгая гэхлээр чадхааргүй тийм одоо теорем гараад ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг ер нь бол одоо математик гэж үзэх юм уу гэдэг одоо асуудлууд хүртэл тавьж ирсэн. Орчин үед бол иймэрхүү юмыг ерөнхийдөө бол харьцангуй хүлээн зөвшөөрдөг болоод явж байгаа. Тэгээд дээрээс нь бол энэ теоремыг автоматар баталдаг тэр систем нь нэлээд сайн хөгжсөн. Ялангуяа сүүлийн үед бол Coq систем байна, Lean гэдэг систем байна. Эдгээр маш сайн хөгжөөд баталгааг нь тэрлүү хөрвүүлж чаддаг болж байгаа юм. Тэгэнгүүт жишээлбэл 2008 онд бол
энэ теоремыг одоо компьютер систем ашиглах юм бол ямар ч байсан батал болох юм байна гэдгийг нь одоо харуулсан байна. Гонтер гэдэг жишээлхэд бол. За ингээд тэ одоо тооцсон бадах машин гэх юм уу дадны хэрэглэгээ бол явж байгаад одоо сүүлийн үед хиймэл оюун дээр нь яаж орж иж байгаа юм бэ гэдгийг нь ярив. Эхлээд хиймэл оюун гэдгээ маш хялбархан одоо ингээд тодорхойлъё л да. Хиймэл оюун гэхээр одоо бол одоо large language system одоо модель ч юм уу тиймэрхүү юм ерөнхийдөө хэлээд байгаа. А зүгээр бүр анхны ч юм уу эсвэл одоо ерөнхий ойлголтоор нь аваад үзэх юм бол энэ жишээг харахад их ойлгомжтой байна. Энэ ерөөсөө 28-ыг харьцах нь 28 хэмжээтэй хар цагаан зургнууд байхгүй. Тэгээд цифр бичсэн зургнууд байгаа. 28-ыг харьцах нь 28 гэдэг чинь харьцангуй жижигхэн зураг гэсэн үг байхгүй юу? Энийг тэ өөрөө програм бичээд тэ нөхцөл шалгаад ямар тохиолдолд энэ зураг 4-ыг илэрхийлж байна, ямар тохиолдолд энэ 7-ыг илэрхийлж байна гэдгийг ялгадаг програм бичих бол маш хүнд байна. Өөрөө төсөөлөд үзэхэд ойлгомжтой тэ. Яг аль зүгүүд нь хар байгаад аль зүгүүд нь цагаан байвал энийг 4 гэж үзэх вэ гэдгийг чинь тэ нөхцөл шалгаад бичих гэсэн үг шүү дээ тэ. Тэрийг гараараа бичнэ гэдэг бол маш хүнд байгаа байхгүй юу? А энийг тэ баахан жишээнүүд өгөөд энийг 4 гэж үзэж байгаа маа, энийг 7 гэж үзэж байгаа маа гэсэн жишээнүүдийг нь өгөөд тэндээс зүй тогтлуудыг нь цогтлыг нь машинаар сургуулчихлаар одоо маш одоо өндөр наривчлалтайгаар гэх юм да. Ер нь сурч чадж байгаа гэсэн үг байхгүй юу? Орчин үед энийг бол баг тэ нөгөө нэг одоо програм бичиж сурж байгаа хүн нэг тэ нэг юм хэвлэл сурдаг шиг одоо хиймэл оюуныг тэ одоо анх судалж байгаа хүн бол эхлээд энийг таньдаг одоо тийм програм гараар бичих жишээтэй тийм одоо хялбархан бодлогуудын жишээ нь орцсон байгаа юм л да. Тэгэхдээ энэ бол маш өндөр ач холбогдолтой. Тэ цифр танид яах юм бэ гэхлээр хамгийн наацхан бидний өнөөдөр байнга хэрэгжилж байгаа гэх юм бол тэ зогсоол руу орохдоо автобус машиныхаа дугаарыг автоматар таниулж байна тэ. За шуудан дээр бол энэ маш өргөөр хэрэглэгддэг. Шуудангийн тэ одоо zip код юм уу тэ шуудангийн код гээд хэдэн тоогоор хаягаа илэрхийлээд хаяг унснаас тэр тоог унс нь хамаагүй хэлбэрхэн байдаг. Одоо Японд гэх юм бол шинэ жилээр одоо хамаатандаа багштаа тэ хүндгэлдэг хүмүүстэй танилуудаа ил загт хийлгэж байгаа юм л да. Танд ингээд тэ шинэ оны мэдвэргийа бид нар ингээд одоо энэ жилийн ийм байла дараа жил бид нартай ингээд сайхан холбоотой байя гэсэн тийм ил загт хийлгээдэг. Тэр нь жилд үндсэндээ 4-өөс тэ 6-7 тэрбум тийм ил загт хийлгэж байгаа байхгүй. Тэрийг хүн хаягийг уншаад тэ одоо мэдээж 1 сарын 1-ээс нэг 10 хоногийн өмнө гэхэд тэрийг өгчөөрэй гэж хэлнэ л дээ. Тэгтэл тэр хооронд бүгдийг нь уншаад яг зөв хаяганд нь аваач гэдэг бол маш хүнд байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нэг 7 тоогоор тэр хаягаа илэрхийлээд тэр тоогоо яаж унших уу гэдэг юмыг маш одоо өндөр наривчлалтай хийж чадж байгаа гэсэн. Америкт гэлж шуудангаар тэ жил 100 тэрбум шууд явж байгаа байхгүй юу? Тэрнийг хаягийг яаж алдаагүй зөв унших вэ гэдэг бол тэ дээр үед одоо 100 гаруй тийм одоо төвүүд ажилдаг. Тэр төв дээр нь хүмүүс суугаад автоматар уншиж чадаагүй юмнуудаа хүмүүс ингээд хараад уншдаг байсан бол одоо тэр автоматар уншдаг системийн сайжирч учраас ганцхан төв ажиллахад үндсэндээ бол хүргэлтээ хийж чадж байгаа. Тийм нөхцөл байдалтай байна. За тэгээд тэг мэдээж одоо хиймэл оюуны судалгаа гэдэг юм бол аль 50-д оноос ер нь бол одоо эхлээд явж исэн. Энийний бараг л хамгийн эхний гэх юм уу да одоо яг математик одоо хэрэглэгээ гэх юм бол 2007 онд даам тоглоход тэ алдаа гарахгүй бол тэнцэнэ гэдэг тийм. Эн чинь бол тэ даам гэдэг бидний юугаар тоглоом шиг санагдаад байгаа ч гэсэн дөрвөн тодорхой учраас эн чинь бол математикийн теорем гэж болж байгаа байхгүй. Ийм теоремыг баталсан байна. А тэгээд энэ теоремын баталгаан дээр хиймэл оюун яаж орж ирж байгаа вэ гэхээр тэ яг математик талаас нь явж байгаад яг түрүүний нөгөө нэг юуны бодлого шиг одоо тэ өнгөний бодлого шиг математик талаас нь явж байгаад бол энэ төгсгөлийн тэ одоо нэг 10-ын 20 зэрэг тавьцаа байрлалыг шалгачих юм бол болох юм байна гэдэг үр дүнд төрөгчөж байгаа байхгүй. А тэгээд тэрийг бүгдийг шалгана гэхээр бас тэр чинь асар их тооцоо болж байгаа. Тэрэн дээр ингээд тэ юугаа хийж явж байгаад онлоороо ахиад багсгаж ягаад ер нь бол нэг тэ 10 зэрэг төртөл бол болж байгаа байхгүй юу. А тэгээд тэн дээрээ хиймэл оюун ашиглаад тэ тэн дээр бас ингээд 10 зэрэг тоглоомыг яг ингээд тоглуулад эцсийн дүнг нь тэ аль нь хожих байна тэнцгэр байна яах вэ гэдгийг гаргахгүй болохгүй гэсэн үг байхгүй юу. Тэрийг хиймэл оюунаар хийж байгаа. Тийм үр дүн байдаг.
За дараагийн чин дээр нь энэ зангилааны онлын жишээг авч үзье. Энэ зангилааны онл гэдэг бол энэ дээр зурагт үзүүлсэн шиг ийм зангилааг жишээлх юм бол нэгнээс нөгөөнд нь шилжүүлж чадах юм уу гэдгийг нэг судалдаг. А энэ тэгээд цаашгаа бол жишээлх юм бол одоо ДНХ-г одоо анализыг хэрэглэгдэх ч юм уу одоо string theory гэдэг физикийн онлуудыг тэрэн дээр хэрэглэгдэх ч юм уу. Тийм одоо математикаас гадна зөндөө хэрэглээ байдаг. Математик дотроо бол бага хэмжээс топологийг судлахад бол энэ зангилааны онол одоо маш хүчтэйгээр орж идэг тийм онол байгаа юм. Тэгээд энэ төрөний нөгөө дөрөв өнгөнийхтэр гаргасан жишээ шиг энэ бол бас нөгөө тийм одоо энгийн биш жишээ гэдэг одоо алдартай жишээ байгаа юм. Юу гэхээр аль 1900 онд одоо энэ зангилаануудыг судалж хагаад энэ хоёрыг бол хоёр өөр зангилаа юм байна гэд номон дээр хэвлэлсэн байсан. Тэрийг нь сүлдэн ч гэсэн өөр хүмүүс ингээ хараад одоо тийм юм бэ шүү гэд өөр номон дээр хүртэл хэвлэгдээ явж исэн бол 1970 онд Перко гэдэг хүн зүгээр утсаар хийж орлож яваад нэг нөгөөр нь шилжүүлж чадсан байгаа. Тэгэхээр өчнөө олон жил энэ хоёрыг өөр гэж бодоо явж исэн чинь адилхан бол таарсан. Тэгээд тэр нь бүр гэдэг тухайн үедээ үнэн гэж бодож исэн. 1900 онд батлагдсан байсан теоремыг энэ теорем алдаатай байсан байх шүү. Нэг юмыг инвариант гэж бодож исэн чинь инвариант биш байсан байна гэдгийг одоо тийм эсрэгч үзүүлсэн тийм алдартай жишээ байгаа юм. Тэгээд энийг яасан бэ гэхээр DeepMind гэдэг одоо хиймэл оюуны судалгаа хийдэг компани байдаг. Google судалгаад авсан тийм. Тэр компанийн судлаачид яг математикийн судлаачтай хамтраад энэ зангилаан дээр бол хэд хэдэн төрлөөр юу гаргаж болж байгаа юм. Одоо инвариант үүсгэж болж байгаа тийм. Хоёр юмыг адилхан уу үгүй гэдгийг шалгахад хамгийн амархан юм өөр гэдгийг батлахын тулд тийм хоёр өөр утга авдаг инвариант олчих юм бол болчихж байгаа байхгүй тийм. Тэгэнгүүт инвариантууд маань тэр айлгуурлаг аргаар гардаг инвариантууд, геометри аргаар гардаг инвариантууд гээд хоёр шал өөр төрлөөс инвариант үүсгэж болж байгаа байхгүй юу? Тэгээ нэг нь бол жишээлбэл зургнаас нь тэр зангилаа манглаг нь харж агаад жишээлх юм инвариант гаргаад ирж болж байгаа. Нөгөөх нь болохоор тэр одоо векторгуугаас тэрийг хасж агаад үлдсэн векторгуугийнх нь топлог инвариантыг авч үзэх юм тий. Тиймэрхүү маягаар эсвэл геометри инвариантыг авч үзэх маягаар шал хамааралгүй хоёр аргаар ер нь бол инвариантыг гаргаж болж байгаа гэсэн үг. Тэгээд эднэрийн хооронд ямар нэгэн зөв тогтол байна уу, хамаарал байна уу гэдгийг бол математик судлаад юу ч олоогүй байсан. Үндсэндээ бол зөв тогтол олоогүй байсан гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт нөхдүүд яасан бэ гэхээр ерөөсөө нэг хэдэн инвариант сонгож жагаад одоо энэ геометри инвариантыг айлгуур инвариантаар илэрхийлж болох нь үгүй гэдгийг судалж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд 3 сая хавцаад зангилаатай тийм бааз үүсгээд тэрэн дээрээ инвариантуудад тооцоолоод тэрийг бол автоматар тооцоолж чадж байгаа байхгүй тий. Тэрэн дээрээ нэг инвариантыг бусдаар нь илэрхийлж чадах нь гэдэг бодлогыг хиймэл оюунаар бодуулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэр хиймэл оюун нь бол бүр амар сүртэй мундаг хиймэл оюун ч биш. Ер нь бол нэг одоо нэг 5 давхаргатай одоо feed forward neural network гэдэг одоогоор бодох юм бол харьцангуй хялбар тийм одоо машин сургалтын модель явж байгаа гэсэн үг байхгүй. Тийм модельээр бодуулаад үзсэн чинь 78% зөв таагаад эхэлж байгаа. Энэ чинь юу гэсэн үг гэхээр цааталт нь энэ ямар нэгэн зөв тогтол байгаа юм байна гэдгийг илэрхийлж байгаа байхгүй юу? Зөв тогтол юуг нь мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан зөв тогтол байгаа юм байна. Тэгэнгүүт тэн дээр модель судлаад модель дээр аль хувьсгчуд нь илүү хүчтэй орж иж байгаа гэдгийг харж агаад ерөөсөө 3 нэрийн тогтол илэрхийлж болох юм байна гэсэн үр дүн гарсан. Тэрэн дээрээ ахаад математикийн судалгаа хийж явж хагаад энэ гурвыгаа нэгтгэж хагаад өөр нэгтэй инвариант гаргаад ирэх юм бол ер нь баг хамаарал байх юм биш үү гэдэг үр дүн төрж байгаа юм л да. Тэгээд үндсэндээ тэр шинээр өндөр тоодод үзсэн чинь ялгаагүй одоо буурахгүй хэмжээтэй зөв тааж чадж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнд бол зөв тогтол байгаа гэдэг нь тодорхой болчихсон гэсэн юм. Тэгээд тэндээсээ таамаглал дэвшүүлээд яг эхнийхээ таамаглал нь буруу байсан байгаа юм л да. Эхний таамаглал дээр бол гэхдээ эсрэг жишээ ч гэсэн бас нөгөө нэг дата базаараа одоо хайжгаад ийм л ойноор үнцэнд олчих гэсэн үг л дээ. Тэгээд шинэ таамаглал дэвшүүлээд тэрийг яг математик аргаар баталж байгаа. Тэр баталган дээр бол хиймэл оюун дрог тамаа байхгүй. Хиймэл оюун юу хийсэн бэ гэхлээр зөв тогтлыг нь олж гисэн байгаа байхгүй. Ийм зөв тогтол байгаа юм биш үү гэдгийг л харуулсан. Тэгээд үр дүнд нь бол ийм теорем яг ингээд теорем болоод батлагдаа явж байгаа гэсэн үг байхгүй. Энэ дээр бол signature гэдэг геометри инвариантыг slope гэдэг айлгуурлаг инвариантаар илэрхийлж болох юм байна. Хоорондоо ийм хамааралтай байна гэдэг тийм теоремыг баталж болж байгаа гэсэн үг.
Тэгэхээр те энэ дээр бол үр дүнг нь гаргацсан дараа бол хинч марахгүй байгаа. Угаасаа математикийн теорем тэрийг нь баталсан. Математикч тэрийг нь те одоо шалгаж болж байгаа байхгүй. А гол нь ямар теорем батлах вэ гэдгийг хиймэл оюунаар олсон гэсэн үг юм. Тэгэхээр ийм одоо хэрэглээнүүд бол ер нь энэс хойш гэсэн ахад зөндөө гарсан л да. Жишээлх юм бол те одоо дүрслийн онол дээр хүртэл яг энэ ижлэхэн аргаар те ийм теорем шинэ теорем батлагдаа явж байгаа юм. За яг энэ LLM гэдэг юм гарснаас хойш бол арай өөр хэрэглээнүүд бол өргөн болсон. Ялангуяа сүүлийн үед бол сүүлийн 1-2 сарын хугацаанд ихтэй эрдэнэшин бодлогуудыг бодлоо энэ гэдэг мэдээнүүд бол зөндөө гарч байгаа юм. Яг LLM бол өөрөө тэр аргумент хийхдээ бас одоо сайн уу муу юу гэдэг дээр бол асуудал байгаа юм. Мэдээж тийм энэ логик аргументаа бол сайжруулсан модельүүд бол зөндөө гарахын үед гарч байгаа. А тэгвэл тэд нар нь яг нэг үндсэндээ нэг одоо юм ойлгохгүй байгаа юм л да яг үнэндээ бол тийм болохоор одоо тий айгүй мундаг юм шиг ярьж байгаа мөртлөө заримдаа айгүй тэнэг алдаа гаргах юм уу тий. Тэгэхээр хүн чинь бол ингээд яг тодорхой чадвараа суугаа явхлаар тий одоо жишээлх юм бол 7 дугаар ангийн чадвартай болсон хүүхэд бол 3 дугаар ангийн алдааг барагтаа гарахгүй шүү дээ тий. А гэтэл хиймэл оюуны систем болохоор их сургуулийн хэмжээний юм хийж байгаа мөртлөө заримдаа 3 дугаар ангийн алдаа гаргацсан явж байгаа ч юм уу тийм сонин одоо тий одоогийн байдлаар бол яг 100% итгэхэд хэцүү тийм мөрхүү хэлбэртэй байгаад байгаа юм л да. А гэхдээ энэ дээр бол мэдээж зөндөө олон арга хэмжээ авч байгаа. Тий нэгдүгээр модельоо сайжруулж байгаа. Дээрээс нараа өөр хэрэглээнүүд оруулж байгаа. Тэр нь яах вэ гэхээр энэ LLM бол юм орчуулгатаа сайн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт жишээлх юм бол гараар бичсэн баталгааг тий энэ компьютерийн автомат шалгадаг тийм баталгаараар шилжүүлэх. Тэгэх юм бол тэр бол маш найдвартайгаар баталгаа хийж чадж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол бүр бодиттойгоор тэгээ бүр ингээд филцийн шагнал авахар хэмжээний хүн өөрөө ингээд тэ теорем баталсан. Тэрийг гэхдээ үнэн зөвд нь 100% итгэлгүй байхад тэрийг нь одоо тэ ийм одоо автомат баталдаг систем рүү хөрвүүлээд зөв байгааг нь гаргаж ирсэн жишээ хүртэл байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол тэ тийм нэг зүгээр нэг муус ордог тэ оюутан туслаад байгаа зүйлээс бол хамаагүй холд авцсан явж байгаа гэсэн үг юм. А дээрэс нь нэмээд энэ яг equation theories project гэдэг одоо Terence Tao-гийн оролцсон project байгаа байхгүй юу? Энэ яасан бэ гэхлээр үндсэндээ зөвхөн үрж хүлдэлтэй тийм одоо системийг аваад үзээ л да тий. Тэгэх юм бол тэн дээр чинь ер нь бол маш олон тийм одоо аксиом байж болж байгаа байхгүй юу? Тэр аксиомууд хоорондоо ямар нэгэн хамааралтай юм уу? Энэ хоёроос тий энэ гарах юм уу? Эсвэл энэ 4-5-ыг нийлүүлээд авчих юм бол дараагийн энэ гарах юм уу? Мөрдөж гарах юм уу гэдэг гэсэн олон асуудал байгаа юм. Тэгэнгүүт бичээд үзэхээр бол тий ихэнх нь харьцангуй ингээд нэг хүн суугаад эсвэл оюутан суугаад бол тэ тодорхой хугацаанд нэг цаг суух юм бол 2 цаг суух юм бол энэ баталж болохоор юмнууд байгаа юм л да. А тэгтээ тэр чинь тэ 40-50 мянгаар тоологдох тийм юмнууд байгаа байхгүй. Тэн дотроос аль нь хүнд аль нь хөнгөн бэ гэдгийг хүртэл мэдхэд хэцүү тийм зүйлүүд байгаа гэсэн үг юм. А тэгэнгүүт энийг яг ингээд тэ тэр одоо баталдаг систем рүү хөрвүүлэх юмыг тэ эсвэл тэр LLM ашиглаад нэгдүгээр батлна гэдэг юм хийж байгаа юм. А хоёрдугаарт нь тэр баталсан баталгааг нь зөв байна уу буруу байна уу гэдгийг нь автомат системээр шалгах гэдэг. Энэ хоёр алхмыг оруулаад ирэнгүүт тий маш олон хүн оролцсон. Тэгээ энэ 50 хүн оролцож байгаа гэдэг нь LLM ашиглаа батлна гэдэг нь зүгээр тий 10 жилийн сурагч хэлэх юм бол тодорхой бодлогыг нь авч үзээд тэрийг баталж болох нь үгүй хийж байгаа байхгүй. А тэр хийцнийг нь хэлэх юм бол өөр нэг тий газрын оюутан тэр автомат систем рүү хөрвүүлээд зөв байна уу гэдгийг шалгаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр чинь бол гарсан үр дүн нь тий баталгаатай ягаад тэгэхээр зөв буруу гэдгийг шалгацсан. А тэгсэн мөртлөө ийм те олон хүн оролцсон тийм судалгаа хийх боломжтой болж байгаа. Жирийн те математик судалгаан дээр 50 хүн оролцсон судалгаа хийх бол асар хэцүү байхгүй. Энэ бол те физикийн туршилт мөршилт янз бүрийн дээр бол байдаг л да. Математик дээр хэцүү. Ягаад гэвэл те бусдынхаа бичсэн юмыг яг үнэхээр зөв юм уу буруу юм уу гэдгийг хянахгүй бол зүгээр нэг найдаад те ингээд явчихна гэдэг чинь хэцүү байхгүй. А 3 хүн байхад 4 хүн байхад бол те угаасаа нөгөө хүнийхээ чадварыг мэдж байгаа те тэгээ аргументуудаа ер нь ихэнх тохиолдолд хамтраа ярьчихж байгаа. Учираас нэгнийхээ ярьсан бичсэн юмд итгэхэд нэгдүгээрт болно, хоёрдугаарт шалгахаж гэсэн хамаагүй хэлбэрхэн байна. А гэтэл энэ бол цоо шин хэлбэрээр ер нь бол хамтарч ажиллах те хамтарсан судалгаа их боломжийг үүсгэсэн ийм жишээ байгаад байгаа юм. За тэгээд энэ тухай хэмээн те энэ химэл оюун энэний одоо боддоор цаана яаж ажиллаж байгаа юм бэ гэдгийг илүү дэлгэрэнгүй одоо сурья гэх юм бол бид нар сүүлийн одоо тэ 2018 оноос хойш deep learning юу бигээд зургийн сургалтыг зохион байгуулаад явж байгаа. Энэ жил бол 6 сарын 15-наас 19-ний хооронд зохион байгуулсан. Тэгээд
энэ дээр байгаа те одоо манай сургалтууд бол бүгдээрээ YouTube дээр тавигдсан байгаа үзэж болно. Дээрээс нэмээд бол те 24 оноос хойш бол энэ бүр LLM-ийг анхнаас нь яаж бичих юм бэ гэдэг тэр сургалтыг хүртэл оруулаад явж байгаа. Энэ жил бол яг энэ дээр анхаарсан буцаад суурилгоо очсон тийм сургалт бид нар хийхэд төлөвлөж байгаа. Тийм учраас сонирхож үзээрэй гэж хэлмээр байна. За ингээд анхаарлаас нь баярлалаа.